Хичээлийн шинжилт эхэлж байгаатай холбоотой аймгийн хүүхэд гэр бүл хөгжлийн хэлцээс санаачлан бич бас хайртай сайн үйл заянг санаачлан зохион байгуулж байна. Нийгмийн зорилтод бүлгийн хүүхдүүд рүү чиглэсэн тус аяны хүрээнд төрийн албан агч, сургуулийн сурагчдад зориулж ном, дэвтэр, сургалтын хэрэглэгдэхүүн болон хүүхдийн формын хувцас хандивлаж байна. Хичээлийн шинжил эхэлж энэхүү аяны гол зорилго нь албан байгууллага төрийн албан агчдаас цугларсан хичээлийн хэрэгслийг нийгмийн зорилтод бүлгийн өргөх толгойсон олон хүүхдэд тодорхой ажилгүй гэр бүлийн хүүхдүүдэд хүргэх юм. За манай аймгийн хүүхэд гэр бүл хөгжлийн хэлцээс энэ жил санаачлаад за хүүхэд бүхэнд тэгш боломж олгохын ураатай ийм аяныг зарлж байна. Тэгээ энэ аяны гол утга учир бол зорилтод бүлгийн өрхийн гишүүдийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгслийг бол цуглуулж өгж байгаа. Тэгээд одоо бол бид нар ямар ч хэсэн нэг 25 хүүхдэд бол хичээлийн бүтэн жилийн хэрэглийг бол цуглуулж өгöd байна. Тэгээ манай аймгийн засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагууд, хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд бол маш ихээр ингэж дэмжиж оролцож байгаа. Тэгээ бидний энэ санаачилсан аянд бол аянаар цугласан зүйлсийг бол буцаад яг хэрэгтэй нийгмийн зорилтод бүлгийн хүүхдүүдэд хүргэж өгж байгаа нь бол буцаад хүүхдүүдийн сурлага хүмүүжлийг дэмжсэн хөгжлийг дэмжсэн арга хэмжээ болж байгаа гэж бид нар үзэж их нэлээд сэтгэл гаргаж ажиллаж байгаа. Гоё. 2 дугаар сургуулийн 5 дугаар анги. Гайгүй. Ах эгч нартай хандаж юу гэж хэлэх вэ? Баярлалаа. Намайг залээ. Залуу иргэж юм уу? Хэдгээр ангид орох уу? 1-р ангид. Өнөөдөр ах эгч нар нь хичээлийн хэрэглэл өгж байна. Юу гэж бодож байна? Маш их баярлах гэж. 1-р 12 жил сурдаг намайг энэ гантигма гэдэг. Өнөөдөр ингээ ах эгч нар нь хичээлийн хэрэглэл бэлгэлж байгаа ямар вэ? Гоё. Ах эгч нартай хандаж юу гэж хэлэх вэ? Баярлалаа гэж. Бич бас хайртай аян аймгийн засаг даргын тамгын газар, Булган сумын засаг даргын тамгын газар, хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтс, цагдаагийн газар, нийгмийн халамж үйлчилгээний хэлтс, нийгмийн даатгалын хэлтс, эрүүл мэндийн газар, газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, шүүхэн шийдвэр гүйцэтгэх алба, онцгой байдлын газар, дэлхийн зүүн олон улсын байгууллага, Эрдэнэт тулгын цахилгаан түгээх сүлжээ төрийн өмч товцоод компани Булган аймаг дахь салбар, биеийн тамирын спортын газар, мэрэгжлийн хяналтын газар, төрийн банк, хас банк зэрэг 17 байгууллагын ажилтнууд хамрагдаж 38 төрлийн 106 ширхэг эд зүйлс цугларч зорилтод бүлгийн 35 хүүхдэд өнөөдөр гардуулж хичээлийн шинжилгээ мэдчилгээ төвшүүллээ.